Ригборны зорилгоор удирдуулсан амьдрал номны 3 дахь өдрийн залбирал амьдралыг хөдөлгөгч хүч. За номлогчийн үгс гэсэн номон дээр аливаа үйлсдэг хөдөлмөр ба амжилт нь хөршүүдийн хоорондох өрсөлдөөний шалтгаан болдог талаар аливаа үйлсдэг бүх зүтгэл ба чадвар нь хөрштэй атаархах сэдэлтэй ажээ. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхины араас хөөцөлдсөн хэрэг ажээ гэж ийм хэлжээ. Тэгвэл Томас Карлайф гэсэн хүн бол зориггүй хүн, залуургүй завтай адил. Зөвхөн хэрэн хэсүүжилж хүн гэж хэлэхэд хэцүүхэн юу ч биш нэгэн болно гэжээ. Хүн болгон ямар нэг юмар удирдуулан амьдардаг. Ихэнх тол бичгт удирдах драйв гэдэг үйл үгийг заалж захирах зүг чигийг заах гэж тодорхойлсон байдаг. Бид машин жолоодсон ч хадаас хадсан ч гольфын бөмбөг цогсон ч тухайн үед тухайн зүйлийг заалж захирч заан чиглүүлж байдаг. Тэгвэл бидний амьдралын хөдөлгөч хүч нь юу юм бэ? Бид ямар нэгэн асуудал сэтгэлийн дарамт аль нэг хүнд ажлыг дуусгах ёстой цаг хугацаанд нь баригдан нэг үгээр удирдагдан амьдарч байж ч магадгүй. Мөн өнгөрсөн үеийн таавгүй дурсамж байнгын айдас хүйдэс эсвэл хэн нэгэнд хэлж зүрхлэмгүй буруу итгэлдээ хөфлөгдөн амьдарч байж магадгүй. Бид ямар нэгэн нөхцөл байдал, ямар нэгэн сэтгэл санааны байдалд хөдлөгдөн амьдардаг. Тэр дундаас хамгийн таван түгээмэл зүйлийн талаар ярив. Нэгдүгт нь олон хүн хийсэн нэг гэм нүгэлдээ хөтлөгдөн амьдардаг. Хийсэн гэм нүгэлдээ хөтлөгдөн амьдардаг хүмүүс харамсах сэтгэлээс ангиж ирж ичхүр зовлонгоо нуун дарахын тулд бүх амьдралаа зарцуулж орхидог. Тэр дурсамжиндаа захирагдан амьдарч ирээдүгээ өнгөрсөндөө захируулдаг. Заримдаа тэд ямар ухамсаргүй байдлаар өөрсдийн амжилтыг бүснүүлж өөрсдийгөө шийтгдэг. Каин гэм нүгэл үйлчлэсний дараа түүний гмийн ухамсар өөрийг нь бурхны оршихуйс холдуулж бурхан түүнд чи газар дэлхий дээр хэрэн тэнүүчлэгч болно гэж Эхлэл номны 4:12 бичлэнчлэн гэж хэлжээ. Энэ үг нь зориггүй бидрэн амьдарч өнөөгийн хүмүүсийн амьдралын дүр төрхийг харуулж байна. Бидэнд өнгөрсөн үе байдаг ч бид өнгөрсөндөө хоригдох хэрэггүй. Бурхны зорилго бидний өнгөрснөөс болж хязгаарлагдахгүй. Тэр хүн алсан Мосийг удирдагч болгож, айхтар хулчгаар Гедеоныг ил зоригтой баатар болгож өөрчилсөн. Бидний цаашдын амьдралаар дамжуулан Бурхан агуу гайхамшигтай ажлыг хийх болно. Бурхан бол хүмүүсийг шинээр бүхнийг эхлэхдээ туслахтаа тун чадварлаг нэгэн. Библиэд ингэж хэлдэг. Алдаа зөрчил нь уучлагдсан бөгөөд нүглэн давлагдсан нэгэн юутай ерөөлтэй вэ гэж Дуулал номны 32-ийн 1-р эшлэлдэр хэлжээ. За хоёр дахь нь олон хүн өс хонзон уур хилэнгийн гашуун үндэс зажлан амьдардаг. Ийм хүмүүс сэтгэлийн шахнаас ангижирч чаддаггүй. Уучлалаар сэтгэлийн зовлонгоос ангижирхээ орондоо зовж шанасан цаг мөч бүрийг тарих толгойдоо байнга санаж амьдардаг. Хэн нэгэнд өс хонзон санагч хүмүүс янз бүрийн байдлаар уурлаж хилэгнэдэг. Уур хилэнгээ дотроо халарлан дуугаа хураачихдаг хүн байхаас гадна сэтгэл зүрхэнд уур омгоо тэсэлж дэлбэлэн бусдын дээр цутгаж орхидогч хүн байдаг. Энэ хоёр тийм ч эрүүл сарвал үйлдэл биш бөгөөд ингэснээр тэр хүнд ямар ч тус болохгүй. Уур уцаартай үедээ бид уурлуулсан хүнийг биш өөрийгөө илүүтэй шархлуулдаг. Бидний сэтгэлийг шархлуулсан хүн аль хэдийн түүнийг мартчихсан байдаг бол сэтгэлэн шархалсан хүн байнга өнгөрснөө санаж өөрийгөө зовоож тарчлаадаг. Үүнийг битгий мартаарай. Бид өс хонзон өвөрлөн шархаа байнга бодоод байвал шарх маань тэр хэвээрээ үлдэж хизээж амж идэхгүй. Нэгэнт өнгөрсөн бол өнгөрсөн шүү дээ. Юу ч бидний өнгөрсөн үеийг өөрчилж чадахгүй. Бид бусдад өс санснаар өөрийгөө шархлуулж байдаг. Бид өөрсдийнхөө төлөө хийж чадах хамгийн сайн зүйл нь өөрснөөсөө сургамж аваад бүгдийг мартаж орхих хэрэгтэй. Уур хорслон мунхан хүнийг алж атаархтан гинэн нэгнийг хүлдэг гэж Йов номны 5:2 хэлжээ.
Олон хүн айдас хөтлөгдөн амьдардаг. Айдас нь чочлолд орох, бодит бус найдвар, чанд хатуу гэр бүлийн орчноос болж үүсч болох ба мөн удамшлын хүчин зүйлээс шалтгаалan үүсдэг. Ямар ч шалтгаанаар үүссэн бай. Айдсаасаа болж хүмүүс заримдаа сайхан боломжийг алддаг. Учир нь тэд адал явдлаас айдаг. Харин тэд аюулгүй байдлыг эрхэмлэн аюулаас зайлс хийж одоогийн байгаа байдлаа хадгалахыг хичээдэг. Айдас бол хүн өөрийгөө хорж цогддог шорон гэж хэлж болно. Энэ шорон биднийг Бурхны хүссэн хүн болоход цаад болдог. Тийм учраас бид айдастай итгэл хайр гэсэн зэвсгээр халз тулдах хэрэгтэй. Айдастай итгэл хайр гэсэн зэвсгээр халз тулдах хэрэгтэй. За тэгвэл 1-р Иохан номны 4:18 дэмжээ. Хайрын дотор айдас байдаггүй. Харин төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна. Учир нь айдаст ял байдаг. Айдаг нэгэн бол хайрын дотор төгс болгодоогүй байна гэжээ. Олон хүн эд юмд хөтлөгдөн амьдардаг. 3-дугаарх нь ямар нэг юм гартаа оруулах гэсэн хүсэл эрмэлзэл нь амьдралын зорилт болчихсон хүмүүс байдаг. Баян илүү олон юмыг олж авах гэсэн хүсэл эрмэлзэл нь олон юмтай болох тусам илүү жаргалтай, илүү чухал хүн болж илүү тайван сайхан амьдрах болно гэсэн бодлоос урган гарч ирдэг. Гэвч эдгээр нь бүгд худал юм. Хүний эзэмшиж байгаа зүйл нь хүний сэтгэлийг төргөн хугацаанд сэтгэл хангалуун байлгадаг. Тухайн зүйл өөрчлөгдөхгүй учраас эцэстээ дургу хүрч илүү шин, илүү том сайн юмтай болохыг хүсэж эхэлдэг. Ийм юмтай байх тусам чухал хүн болж чадна гэдэг гэсэн итгэл нь буруу юм. Гэвч өөрийн үнц нь ба эзэмших үнц нь хоёр хизээч нэгдэхгүй. Бидний үнц нь бидний эзэмшиж байгаа эд зүйлсээс хамаарахгүй. Бурхан ертөнцийн хамгийн үнцэнтэй зүйл эд хөрөнгө гэж хэлээгүй. Мөнгөний талаарх хүмүүсийн хамгийн буруу ойлголт нь их мөнгөтэй байх тусам тайван сайхан амьдарч чадна гэсэн бодол юм. Тийм биш ээ. Эд баялгаа та захирч хянах аргагүй шалтгааны улмаас ганцхан хормын дотор алдаж мэднэ. Жинхэнэ тайван сайхан амьдралыг хинч булааж авч чадахгүй зүйлээс л олж болно. Тэр бол Бурхан бид хоёрын харилцаа юм аа. Олон хүн бусдад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд амьдардаг. Ийм хүмүүс эцэг эх, хань нөхөр, эсвэл үр хүүхэд юм уу багш, мөн найз нөхөд болон өөр олон хүмүүсийн найдвараар амьдралаа удирдуулдаг. За энэ бол дөрөвдөх зүйл байгаа шүү дээ, тийм ээ. За насанд хүрсэн хойноос эцэг эхийнхээ сэтгэлд нийцүүлж амьдрдаг хүмүүс байдаг. Зарим хүмүүс эргэн тойрныхаа дарамт шахалтан амьдардаг. Ийм хүмүүс үргэлж бусад хүмүүс өөрийнх нь талаар юу бодож байгаа болыг сэтгэл зовниж байдаг. Харамсалтай нь олон нийтийг дагаж амьдардаг хүн төөрч бодлон замаа алддаг. Би амжилт руу хөтлөдөг зам бүрийг мэдэхгүй ч бусдын сэтгэл хангалуун байлгахын төлөө амьдрах нь бүтлгүйт рүү хөтлөдөг гэдгийг сайн мэдэж байна. Бусдын санал хүсэл захирагдан амьдрах нь бидний амьдралд чиглэсэн Бурхны зорилгыг алдахад хүргэдэг. Есүс хинч хоёр эзэнд үйлчилж чадахгүй гэж Матай номны 6:24 дээр хэлжээ. Үүнээс гадна бидний амьдралыг удирддаг өөр олон хүчин зүйл байдаг боловч бүгд мухардл буюу хизээж ашиглаж чадахгүй далд нөөц бололцоо хэрэгцээгүй хийх ачаалал мөн сэтгэл ханамжгүй амьдралд хүргэнэ. Энэ 40 өдрийн аян танд Бурхны зорилгоор хэрхэн удирдуулж хөтлүүлэн тодорхой зүг чиглэлтэй амьдралаар амьдарч чадах вэ гэдгийг таниулж мэдүүлнэ. Бурхан таны амьдралыг удирдах чиглүүлэх зорилгыг мэдэх нь таны хувьд хамгийн чухал зүйл юм. Бурхан таны амьдралыг удирдах чиглүүлэх зорилгыг мэдэх нь таны хувьд хамгийн чухал зүйл юм. Зорилгогүй амьдрсны эцэст авч болох нөхөн төлбөр гэж огт байдаггүй. Амжилт эд баялаг нэр авдаг. Мөн зугаа цэнгэлийн аль нь амьдралын утга учир бишээ. Зорилгогүй амьдралд ямар утга учиргүй үйлдэл, зүг чиглэлгүй хөдөлгөөн, мөн ямар ч хэрэгцээгүй үйл ажиллал тасралтыг үргэлжилдэг. Зорилгогүй амьдрал нь дэний бөгөөд утга учиргүй байх болно.
болно. За сая бүгдээрээ 5 тохиолдлын тухай ярьсан бол одоо зорилгоор удирдуулсан амьдралын 5 үр шиг. Зорилгоо мэдвэл амьдрал утга учиртай болно. Хүн утга учиртай амьдрахаар бүтээгдсэн. Тийм учраас хүмүүс сэтгэл судлал юм уу сүнс дуудах зэрэг элдв янзын аргаар амьдралын утга учирыг олохыг хичээдэг. Амьдрал нь утга учиртай хүн бараг бүхий л хүнд хэцүү давааг туулж чаддаг. Бол амьдрал нь утга учиргүй хүн өчүүхэн зовлонгч төвчж чаддаггүй. Нэгэн 20-д насны залуу ингэж бичжээ. Би ямар нэг юм болох гэж байд хэрэг тэмүүлж байгаа боловч үнэндээ яг юу болох гэж байгаагаа мэдэхгүй учраас гарцаагүй бүтлэгүй хүн. Миний хийж чадах юмгүй зүгээр л тэгс ингэсгэд амьдрах хэзээ нэгэн цагт амьдралынхаа зорилгыг олж мэдвэл тэр цагт л сая жинхэнэ амьдрал их байх даа гэж. Бурхан байхгүй бол амьдрал ямар ч зорилго байхгүй бөгөөд зорилгогүй амьдрал утга учиргүй. Утга учиргүй амьдралд эрхэм чанарч хүсэл тэмүүлэлч байхгүй. Тэгвэл Исая би дэмий хөдөлмөрлөж өөрийн хүчийг юунд ч биш хоосон зарцуулжээ гэж Исая 49-ийн 4-р хэлсэн бол Йов миний амьдрал цөхрөл дунд үргэлжилсээр гэж 7-гийн 6 дээр хэлжээ. Йов үүнээс гадна би шантарч байна, амьдралаас залхаж байна. Намайг ганцаарг минь орхиож амьдрал минь авах юм алгаа гэж 7-гийн 16 дээр бас харуулсан үг хэлсэн байна. Хамгийн эмгэнэлтэй зүйл бол үхэл биш зориггүй амьдрал. Хүсэл тэмүүлэл бидний амьдралд ус агаар шиг хэрэгтэй. Амьдралын зовлон бэрхшээлийг даван туулахад хүсэл мөрөөдөл хэрэгтэй. Доктор Верни 100 наслмаар байна уу гэж өөрийн хариуцдаг хорт алдартай өвчтнүүдээс асуувал хэн ч энэ өвчнийг даван туулж чадахыг мэдэх боломжтой гэжээ. Энэ асуултанд амьдралын зорилгоо сайн ухамсарласан хүн тийм гэж хариулдаг бөгөөд тэдний амьдрах магадлал арай их байдаг. Зорилготой бол чин хүсэл мөрөөдөлж төрнө. Та одоо цогшилд орчиход байгаа бол төр хүлээгээрэй. Зорилготой амьдарч эхлэх тэрл мөчөөс таны амьдралд гайхамшигтай өөрчлөлтүүд эхэлнэ. Бурхан ингэж хэлжээ. Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөхийн тулд гай гамшигын бус сайн сайхны төлөвлөгөөнүүд юм а гэж эзэн тунхаглаж байна гэж Иряма номны 29:11-д өгүүлжээ. Та яг одоо ямар ч найдваргүй мэт нөхцөл байдалтай тулгараад байна уу? Тэгвэл Библи Бурхан бидний төсөөлж хүсснээс хамаагүй олон ажлыг хийж чадна. Бидний залбирал хүсэл бодол мөн найдвараас илүү агуу ажлыг хийж чадна гэж Эфес 3:20 дээр бичжээ. За ингээд энэ Бурханы хайрын хүч сэдвийн 3 дахь өдрийн залбирлын 1-р хэсэг өндөрлөлөө. Та манай сургыг дагаад үргэлжлүүлээд энэ 3 дахь өдрийн залбирлын 2 дугаар хэсгийг үргэлжлүүлэн сонсоорой. Баярлалаа.